сонгуул дээрээ хүссэн үр дүнгээ шаардлагатай өөрчлөлтүүтэй авч чадахгүй юм бол тэр арчлалын засаглал ажиллахгүй юм бол өөр арга хэмжээ авнаа. Тэр юу юм бэ гэх юм бол бослого тий. Хувьсгал тэгээ энэ хүмүүсийг чирээд аваад юу их юм бэ гэх юм бол сайхан дүүжлэх баха. Тэгээ англи байгаа хүмүүс маш гоё даруухан байгаарай, томоотой байгаарай. Харин өгөөжтэй хөрөнгө олонтын багц эсвэл бонд сонирхож байгаа юм бол манай автомата SG Capital яг тийм төрлийн хөрөнгө олонтын бүтээгдэхүүн одоо гаргаж байгаа. Та сонирхож байгаа бол энэ видеоны доор юу байгаа юм бэ гэх юм бол бүртгүүлэх линк. Нэр утасны дугаараа үлдээгээл бид нар тань руу эргээ холбогдно. За, контентээ эхэлцгээе. Манай улс төрчин ерөөхдөө амар суг юм байна. Тэгээ жидүү мэдүүгээр энэ 1 тэрбум, 2 тэрбум гусна. Нүүрснээрээ жоохон гусна. Тэ. Гэхдээ ингээд доллар руу хөргүүлэх юм бол дүн их жижигхэн. За. Тэгээд ард иргэдээ шорон моронд хийхгүй. Тэгээ ард түмнээ бүтэн утгаараа ядууруулахгүй. Улсаа өөр улсад зарахгүй. Тэ. Яг жинхэнэ улс төр хязгааргүй улс төр хаана харж болох юм бэ гэх юм бол ерөөхдөө Их Британи дөнгөж саяхан би Keir Starmer-ын тухай контент хийсэн сүүлчийн өдрүүд дээр мань хүн одоо хөөгдөх гэж байгаа. Огцор нь угаасаа тэр баттай. Тэрнээс өмнө юу хийж байгаа юм бэ гэх юм бол улсаа бүр тэр чихтэй мөнгөтэй хүмүүстэй зарж байгаа. За энэ өнөөдрийн контент хаанаас эхлэх юм бэ гэх юм бол та ингэ харж байна уу? 755 мянган хүн Их Британд нэмэгдлээ. 2023-аас 2024 оны хооронд 775 мянган хүн Их Британд нэмэгдсэн. За тэрний одоо энэ хүн амын өсөлт гэсэн үг шүү дээ, тий? Тэр өсөлтийн 98% нь мигрантууд. Тэрний 70% нь муслим хүмүүс. Та ингээд чарт ор харж байна. Ингээд хальт харж байна уу та нар? Тий? Аимшигтай статистик байгаа зү. За энэ доор харж байна, тий? Ингээд дээшээ пуужинж байгаа зү. Энэ бүр ингээд зохион байгуулалттай заяа. Яг энийг зохион байгуулалт гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол Канад яг адилхан юм хийсэн. Окей? Канадчууд. Тэгээд энэ мигрант тэг хууль бусаар орж ирсэн муслим хүмүүсийн кризисийг бараг зохион байгуулалтаар хийж явах шиг байна. Яг гэх юм бол дэлхийн эдийн засгийн чуулган World Economic Forum тэрнээ нөө Klaus Schwab ер нь тууцын дарга байсан. Тэр хүн тэр Mark Carney, Justin Trudeau-гаараа юу хийлгэсэн бэ гэх юм бол Digital ID, Federal Digital ID. Улс даяар ерөөхдөө хүмүүс үнэмлэхтэй автобусан суунуу, төмөр зам дотор суунуу, нийтийн тээвэр ашиглануу, юу мөнгө хаашаа зарцуулж байгаа юм бэ гэх бүх юм баримттай. Тэгээд энэ Канадын хүн ам бас амар өссөн. Та харж байгаа юм бол энэ улаан өсөлтийн тоо, цэнхэр нь ерөөхдөө нийт хүн амын тоо. Тэгээд энэ ерөөхдөө тэр чигтээ зохион байгуулалтаа. Улсаа яах гэж байгаа юм бэ гэх юм бол цагаатшуудаа дүүрэх гэж байгаа, кризийг үүсгэж байгаа юм байна. Тэгээд одоо энэ мигрантуудын кризисийг тэ зогсоохын тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол энэ дижитал захин үнэмлэх. Чиний данстай холбогдсон байгаа, чиний эрүүл мэндтэй холбогдсон байгаа, чиний сонгуулийн эрхтэй холбогдсон байгаа, бүх юмтай чинь холбогдсон байгаа. За нэмээд дөнгөж саяхан бас Paddy George Galloway гэсэн хуучин их хурлын гишүүн Keir Starmer өмнөх ерөнхий сайд нарыг ерөнхийдөө шүүмжилдэг энэ digital ID-г тэр чигтээ шүүмжилдэг байсан их хурлын гишүүнийг онгоцны буудлын дээр баривчаад авсан. Шалтгаан юу юм бэ гэх юм бол терроризм гинэ. Энэ хүн зургатаараа ерөөдөө засгийн газараа шүүмжилдэг хүнийг ер нь бас шинээр терроризмын хуулийг ашиглаад шинээр батлагдсан терроризмын хуулийг ашиглаад шорон дотор хорж байгаа. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна. Залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хөвцсөн юм бол заяа. Хүү, шгүүдээ талтаа орчлоо. 20 жил нараа тэтгэвдэх юм. Хүү, ямар сонсож байна? Солиод байгаа зү. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ? Энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу уншигчтай золохгүй. Never again. За чи яг адилхан ийм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. За тэг Keir Starmer Батүний нам юу хэлж байгаа гэх юм бол энэ хууль бусаар орж байгаа хүмүүсийг тэ зогсоох ёстой.
За яаж зогсоох юм бэ гэх юм бол энэ digital ID-тэй болчих юм бол эдгээр хөдөлмөр эрхлэх чадваргүй болно. Дахиад нэг юм хэлчихье заяа. Англи улс руу визгүй хөдөлмөрийн ирэхгүй одоо нөгөө Америкийн ногоон карттай адилхан төвшин аваагүй юм бол зөвшөөрөл аваагүй юм бол чи угаасаа хөдөлмөр эрхлэх чадахгүй болохгүй хууль бус. Угаасаа нэгдсэн систем дотор орцсон байгаа. Байнгын оршин суух үнэмлэх гих мэтчлэн аль хэдийн нэвтэрсэн байгаа. Тэгээ энэ Labour Party Keir Starmer юу гэх гэдэг гэх юм бол шат худлаа юм хийж байгаа. За тэгээ өчигдөр Keir Starmer бүр тэнгэр рүү даварсан. Сонсцгоё. Today I am announcing this government will make a new free of charge digital ID. Манай засан газар social digital ID үнгүй та нар үнгүй аваарай. Mandatory заавч авах хэрэгтэй. Авахгүй юм бол торгуул. Авахгүй юм бол иргэний хууль. Авахгүй юм бол эрүүгийн хууль шорно гэх мэтчлэн. For the right to work. For the right to work. Энэний цаана юу агуулгдсан байгаа юм бэ хэмээл хой. Шинэ ажлын байр алдмаар байгаа юм бол боол минь татвар төлөгч минь энэ үнэмлэхээ аваарай. Энэ үнэмлэхээ авахгүй юм бол чи ажлын байр алдсан шүү. За тэгээ би өмнөх контентер ингээд шоолч хийсэн. Тэгээ Keir Starmer ингээд маскыг ингээд татаад авчаад яачих юм бол хин гарч иж байгаа юм бэ гэх юм бол Tony Blair гарч ирсэн би зүгээр ингээд фан маягаар хэлчихсэн. За тэгсэн чинь энэ digital ID-ийг хүмүүс нь судлаад ирсэн чинь цаана энэ digital ID компани төслийг хэрэгжүүлдэг компани хэний компани юм бэ гэх юм бол танилцаарай. Нэр нь хин юм бэ гэх юм бол A1 Anthony Blair. Овгийн танил байна уу? Хэний хүүхэд юм бэ? Tony Blair-ийн хүүхэд нь. Tony Blair таад мэдж байгаа Англи улсын ерөнхий сайд байсан. George Bush-ийн үеэр. За нэг хэсэгтээ бүр Tony Blair Монгол бас ирээд нэг зөвлөхийн гэрээ зураад манай засгийн газараас бас мөнгө авсан. Үр дүн байсан уу? Байхгүй, зүгээр мөнгө угаалт. За тэгээд энэ Иракийн дайнтай холбоотой, энэ Афганистаны дайнтай холбоотой Tony Blair ямар төрлийн хүн болцсон байсан бэ гэх юм бол persona non grata болцсон байсан. Ямар ч нэр хүндгүй, нүур царайгаа үзүүлэх ирэхгүй хүн болцсон байсан чи одоо хүмүүс мартсан байх шиг байна те. Монголчууд бас яг адилхан нүүрсний хэрэг, жидүү, одоо юу байсан бэлээ. Хөгжлийн банк, Чингис Бонд, та нар баг ихэвчлэн мартсан байгаа шүү дээ те. За тэгээ Англи хүн, Монгол хүн ерөөхдөө яг адилхан. Тэгээ Tony Blair ерөөхдөө одоо буцаага comeback хийсэн. Энэ компаниг 2016 онд үүсгэн байгуулсан. Тэгээ Tony Blair тэ өөрийнхөө намын гишүүдтэйгээ хамт дэлхийн эдийн засгийн чуулгантайгаа хамт еврей санхүүжилт өгдөг хүмүүстэйгээ хамт энэ digital ID-гийг хэдэн оноос хойш яриад шах гэж үзсэн бэ гэх юм бол 2016. За ийм сайхан царайтай хүн. За A1 Blair from Prime Minister's son to 700 million pound business. Тэгээ бас Majesty's MBE болцсон байгаа нөгөө knighthood авцсан байгаа. Хэдэн pound төлсөн бол окей. За тэгээ энэ Бацааны компани үнэлгээ 1.7 тэрбум доллар 2022 онд аль хэдийн хүрсэн. Яагаад вэ гэх юм бол аль хэдийн тодорхой хэмжээний засгийн газрын тендерүүдийг гуссан байгаа. Одоо энэ digital ID гараад ирэх юм бол заяа жилийн 200-аас 300 сая pound. Окей. Энэ хэрэг мөнгө юм бэ гэх юм бол одоо 250-аас 350 сая доллар шимтгэл авах гинэ. Тэ яагаад гэх юм бол энэ хүмүүсийн ажлын байр нь ирэх, хүмүүсийн бүксийг уух, хаана явсан бэ, хинтээ нийлсэн бэ, хаашаа мөнгө явуулсан бэ, аль намайг сонгоцсон бэ, энэ бүгднийг ямар компани удирдаад хянаад тэ иргэдээ ерөөдөө хин ямар компани хянах юм бэ гэх юм бол энэ A1 Blair-ийн Multiverse гэсэн компани. За тэгээ бас Канада, Америк, Их Британд бас энэ араас нь явж байгаа юм бэ гэх юм бол of course мэдээж Bill Gates appointed major stakeholder of global ID system. За тэгээ Bill Gates энүүгээр дамжуулаад юу шахах гэдэг юм бэ? Амар ойлгомжтой. Вакцинууд шахах гэдэг. За энэний цаана дахиад нэг тэрбумтан байгаа. Larry Ellison, Oracle гэдэг компани дэлхийн номер 2 хөрөнгө мөнгөтэй. Oracle компани юу юм бэ гэх юм бол технологийн компани, database, internet traffic, бүртгэл, хяналтын компанитай. За Larry Ellison
завь усан онгоц дотроо хинтээ уулзж байгаа юм бэ? Тэ. За, Larry Ellison uses Tony Blair Institute to control the NHS, National Health Service, and Britain's most sensitive health data. Ер нь бол Larry Ellison еврей гаралтай хүн дэлхийн номер 2 дахь одоо жигсдэг тэр бомбнуудын донд юу мэддэг юм бэ гэх юм бол энэ Англи улсын эрүүл мэндийн дата баазын бүх мэдээлэл орох боломжтой. За тэгээ энэ Multiverse компани цаана байгаа дата бааз, database, internet traffic бүгдийг хэн хангаж өгөх юм бэ? Зохион байгуулах юм бэ? Та гараад тагаад. Тамаг байна уу? Тара Larry Ellison-ы Oracle компани, энэ Digital ID, Multiverse компани, back-end буюу бүртгэл, traffic, database, server гэх мэт шин бүгдийг хангаж өгөх юм. За. Тэгээ юу болж ийна гэх юм бол окей, бид нэр ингээ хөөхтөх гэдэг юм. Keir Starmer утахгүй алга болох юм байна. Тэ? Ард түмэн босгоод ах шиг байна. Ард түмэн залхаад ах шиг байна. А бид нэр ерөөхдөө энийг тайвнараа ингээ зүгээр Монгол их хурл дотор бас нөө хөөл möөл хаяа ингээ зүгээр чимээгүй ингээ шургуулах гэж үздэг штэ. А эднэр яаж байгаа юм бэ гэх юм бол салхи ирэх гэж байгаа юм байна. За Keir хөгшөө чи угаасаа хөөхтөх юм байна. Тэ? Тэгээ ард түмэн одоохон тэнэг байгаа учраас Gills энэ хуулийг шахчихаа. За. Тэгээ Tony Blair сайхан илтгэлүүд тавиад өгч जैन. За, Multiverse led by Ewan Blair, digital ID app called the BritCard, gov.uk wallet. Чиний хитвчийг бас өдөртнаа. За ёо. Mongolia-тай адилхан. А гэхдээ данс мас бүгдийг хийнэ авчин. За эднэр тэгээ бас нэмээд юу мөрөөдөж байгаа юм бэ гэх юм бол Keir Starmer-ийн араас дараагийн дураакийг томилох гэж үзэж байгаа. Digital ID, digital wallet бүх юмыг ингээ оруулах гэж байгаа. Вакцин статус. За тэгэл нэг кризисээс дараагийн кризис руу ерөөхдөө ард түмнээ мал шиг нэг уулын амнаас дараагийн уулын ам руу оруулаад тэ шуураад сүү үрэн бүгдийг ингээ дээрэмдээд тэгээд эцсийн зорилго бас юу юм бэ гэх юм бол одоо энэ Sadiq Khan confirms he will seek 4th term as London mayor. Энд террорист маш их хайртай англи ард иргэдийг хүчнэддэг гэмт хэргийн бүлгүүдийг дэмждэг, хамгаалдаг Muslim Brotherhood-ийн төлөөлөгч байсан хүн дөрөвт удаага Лондон хотын засаг даргаараа нэр дэвшин гинэ. За тэгээд ерөнхий таад харж байна те. Дэлхийн хамгийн аимшигтай тэнэг мэдрэл муутай ард түмнээ яасан ч яадгийг гэсэн үзэл бодолтой улс төрчинд Монгол биш юм байна. Азад юусоо байхгүй заяа. Хаана байгаа юм бэ гэх юм бол ер нь бол бүгдээрээ Европ төвлөрсөн байгаа. За тэгээд Donald Trump Америкт маш хүчтэй гарч ирсэн, ард түмэн сэрсэн тий. Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол одоо дахиад нэг хүн буудуулчих юм бол дахиад хүн алуулах юм бол Donald Trump, J.D. Vance буудуулчих юм бол заяа. Иргэдийнтэй тийм болно. Англи ерөөхдөө бас тийш явж байгаа. Удахгүй Nigel Farage гэх мэт чинь эднэрийн эрсэг зогсож байгаа улс төрчин гараад ирнэ. Тэгээд ард түмэн маань сонгуул дээрээ хөссөн үр дүнгээ шаардлагатай өөрчлөлтүүтэй авч чадахгүй юм бол заяа. Тэр арчлалын засаглал ажиллахгүй юм бол өөр арга хэмжээ авнаа. Тэр юу юм бэ гэх юм бол бослого. Хөвсгөл. Тэгээ энэ хүмүүсийг чирээд аваад юу их юм бэ гэх юм бол сайхан дүүжлэх баха. Тэгээ аль нь болохын хэдүүлээ харцгаая. Бэлэн бай. Тэгээ англи байгаа хүмүүс маш гоё даруухан байгаарай, томоотой байгаарай. Ягаад гэх юм бол удахгүй цагаачдын эсрэг арга хэмжээ аавна. Тэгээд Лондон хот Их Британд ерөнхийдөө хөрөнгө авалт хийх хэрэггүй. Тэндээсээ орлого олж байгаа юм бол хөөхөн орлогоо хураагаад авчих, орлогоо хамгаал, өөр тийшээ явуул. Ягаад гэх юм бол удахгүй та гэдэг татвар матвар бүх юмараа ингээд сааж дуусгана. Ард түмэн ямар ч хамаагүй болж байгаа гэсэн үг заяа. Тэ харамсалтай маа гоё улс байсан тий. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да ягаад гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хөв хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тий үр дүнтэй арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ.
чамааг ухамсартай болохын тулд чамааг доор хаяж 6 сар мөнгөө далд хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын өгнө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайланыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зоолонгоос салах юм бэ. Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.